Шоронгоос Холливуудад очсон жүжигчин Дэнни Трехогийн түүх. Алдарт Мачете киноны гол дүрийн жүжигчин болох Дэнни Трехо 81 нас хүрсэн хэдий ч түүний тоглосон кино үзэгчдийн ташаалд нийцсэн хэвээр л байна. Тэр үзэгчдийн хайртай жүжигчний нэг болохоос өмнө нилээдгүй хүн амьдралыг туулсныг тэр бүр мэддэггүй. Хүн алдаж болох ч алдаагаа ухамсарласны ачаар амжилтанд хүрч болохыг Дэннигийн амьдралын түүх харуулдаг. Холливуудын алдарт жүжигчин Дэнни Трехо Лос Анжелес хотод Америк Мексик гаралтай гэр бүлд 1944 оны 5 дугаар сарын 16-нд төржээ. Дэнни багасаа л хэрэг төвөгт орооцолдсон нэгэн байсан юм. Түүний аав Дионисион барилгачин байсан бөгөөд байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан аав нь нэгэн удаа хүн гутгалж улмаар Техас руу зогтон гэр бүлээ орхижээ. Дэннигийн гэр бүлийн хувьд католик шашны замналаар хүүгээ өсгөж зөв хүн болгох тал дээр нь ихээхэн ажилласан боловч тэр буруу замаар явсан юм. Аавынхаа эзгүүд Дэнни Трехо эмээгийнхээ гэрт үеэлтэйгээ нэг өрөөнд амьдардаг байсан бөгөөд тэд хожим нь маш дотн болжээ. Үеэл Гилберт нь түүнээс дөнгөж 6 насаар ах байсан ч түүнд яг л ааваас нь өөрсгүй ханддаг байв. Дэнниг 8 настай байхад Гилберт түүнд боксing эрдмийг заахын зэрэгцээ марихуан гэгчийг анх хэрэглүүлжээ. Түүнийг 12 настайд нь героиноор хангаж хожим дондоход нөлөөлсөн хүн бол мөн л үеэл нь байв. Дэнни ийхүү үеэл Гилберттэйгээ нийлэн дээрэм хийж хар тамхи намаалж буруу зам руу нэгэнт орсон байжээ. Өсвөр насндаа Дэнни найзуудынхаа хамтаар автомашин хулгайлж хар тамхины худалдаатай холбоотой дээрмийн хэрэгт холбогдсон хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт хэсэг хоригдож байгаад гарчээ. 1962 онд 18 нас хүрсэн залуу Дэнни шоронгийн хаалгыг анх удаа татсан бөгөөд жилийн дараа суллагдсан байна. Суллагдсныхаа дараа тэр илүү хүнд бусдын амь насанд занл хийсэн гэмт хэрэгүүдийг үйлдэж эхэлсэн юм. Архины дэлгүүрийг гарнатаар дэлбэлэн дээрэмдэж, бааранд босон зодооны үеэр пивний хагарахаа шилхүүний нүрлүү зоожээ. 1965 онд түүний амьдрал дахин уруудсан байна. Хар тамхинаас өөр онцын зөвлөгүй өдөр хоногийг өнгөрөөж байсан Дэнни героин зарсан хэрэгээр 10 жилийн ял авсан юм. Ийхүү тэр Folsom San Quentin Soledad хэмээх Америкийн цуутай 3 шоронгийн аимшиг арай хинт авсан юм. Санаж яв. Хүмүүс чанга ирчүүдээс айдаггүй. Харин галзуу хүмүүсээс л айдаг хэмээн Дэнни тэр үеийнхээ тухай дурссан байдаг. Сан Квентин руу орох үед чи таазан дээр улаан ногоон 2 гэрэл харах болно. Хэрэв улаан гэрэл асаж байвал хоригдлууд нэгнээ алж байна гэсэн үг. Тийшээ хүмүүс ордог. Гэхдээ гарч ирдэггүй хэмээн дурсамж номондоо өгүүлсэн байдаг. Ийм орчинд Дэннигийн хүүхэд насндаа сурсан боксing эрдэм л түүний аминд орчээ. Сан Квентины шоронд байхдаа боксороо үргэлжлүүлэн хичээлж, удалгүй тэр шоронгийнхоо хүнд хөнгөн жимийн арга болсон байдаг. Хэдий тэр ямар ч хоригдлыг мударгаараа буулгаж авч чадахын зэрэгцээ нэр хүндтэй атман байсан ч үхэхээс маш их айдаг байв. Дэнни нэгэн хоригдол ар нуруундаа хутгалуулчхаад инээж байхыг хараад өөрийгөө энэ газар гарцаагүй үхэх юм байна гэж бодож байсан гэдэг. 1968 онд Дэнни Трехо Соледад шоронд шилжин очиод байх үед дээрх бодол нь бараг биелэгт хүчээ. Шоронгийн нэгэн өмнө самууны үеэр Дэнни хоригдлуудтай чулуугаар байлдаж байх үедээ санаандгүй нэгэн харгалзагчийн толгойг онож орхисон байна. Харгалзагчийг чулуугаар гинтээснээс олж ганцаарчилсан камерт хоригдож, энэ үедээ тэр өөрийн амьдралыг нилээд нухацтай бодож эхэлсэн гэдэг. Ийхүү 3 сар сахилгад хоригдсон Дэнни хэрв санаатай аллах хийхийг завдсан зүйл ангаар буруутгагдвал цаазан ялтай нүүр тулах байлаа. Харанхуй нүхэнд сууж байхад бүх зүйл дууссан мэт түүнд санагддаг байжээ. Цаг минут тутамд би удахгүй бүх зүйл сайхан болохын төлөө бурханд залбирдаг байсан. Үнэн дээр миний амьдралыг бүхэлд нь өөрчлөх цаг эндээс эхэлж байлаа хэмээн тэрээр ярьжээ. Үнэхээр бурхан түүний залбирлыг сонссон байлаа. Өвмэн гарах үед байсан 3000 хоригдол дундаас нэг ч гэрч олдоогүй тул Дэнни 1969 оны 8 дугаар сард шоронгоос өршөөлөөр суллагдсан бөгөөд тэр амьдралынхаа 11 жилийг торны цаана чанга хатуу дэглэм бослого өвмэн зөрчил зэргийг даван тулж өнгөрөөсөн байдаг. Тэр төрөлхийн хүйтэн царайтай болохоор үргэлж асуудалд ундаг байсан тухайга хожим дурсан ярьсан байдаг. Шоронгийн амьдралаас залхсан Дэнни суллагдсныхаа дараа хар тамхинаас салах 12 алхамд хөтөлбөрт хамрагдсан бөгөөд үүний ачаар тэр хар тамхинаас гарч чаджээ. Хар тамхиг нэг мөр ардаа хайсан Дэнни өөрөө ч залууст хар тамхинаас гарах зөвлөгөө өгдөг зөвлөгч болсон юм. Урдын муу найдуудаасаа холбоогоо тасалж амьдралаа өөрчлөхөөр шийдсэн Дэнни өдрийн цагаар худалдагч, цэвэрлэгч хийж, оройн цагаар хорт зуршлаа салах хүсэлтэй хүмүүсийн уулзалтанд очдог байсан юм. Хар тамхи мансууруулах байцад онцсон бусад хүмүүс тусалж зөвлөгөө өгөх болсноор түүний урлагийн карьер нэгдсэн гэхэд болно. Хувь заяаны эрхээр энэхүү буянтай ажил нь түүнийг кино зураг авалтын талбайд авчирсан байдаг. 1980 оны дунд үед
Түүний эмчилж байсан өсвөр насны залуу уцтан тусламж авахаар Runaway Train киноны зураг авалтын талбайд Дэнни Трехог дууджээ. Ингээд жүжигчин залуу түүнийг өөрийн багт боксing багш болох саналыг тавьж дараа нь Дэннийг хоригдлын дүрд тоглохыг санал болгожээ. Киног хийж байсан Эдвард Банкер өөрөө ч гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд Дэннитэй хамт нэг шоронд ял хэдэлж байсан нэгэн байв. Дэннийг тэр даруй таньсан Банкер найзынхаа боксing чадварыг нь сайн мэддэг тул киноны гол дүр Эрик Робертсын тулааны хэсэгт зориулан бэлдэх боксing дасгалжуулагчийн ажилд өдрийн $320 амлан хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингээд Дэннигийн жүжигчин болох гараа эхэлсэн юм. Мэдээж хэрэг тэр эхлээд жижиг туслах дүрийг бүтээж байсан ч баг багаар ахисаар ихэвчлэн сөрөг гол дүрийг бүтээх болжээ. Дэннид гадаад төрх зан араншингаасаа болоод үргэлж шоронгийн хоригдлын дүр оногддог байсан гэдэг. Blood in Blood Out кинон Дэннигийн хувьд уран бүтээлийн эхлэл байсан гэхэд болох бөгөөд кино зураг авалтыг Сан Квентинд 20 хангид хийсэн байдаг. Бодлогын түүний этгээд ширүүн төрхийг киноны хариулагчид анзаарч гэмт хэргийн бүлэглэлийн танхаа гишүүний дүр бүтээх пробонд орохыг санал болгодог байжээ. 1990 оны дунд үеэс жүжигчин Дэнни Трехо найруулагч Роберт Родригестэй хамтран ажиллах болжээ. Найруулагч Роберт Родригес кинонд жинхэнэ латин хүн тоглуулна гэж шийдсэн байх үедээ Дайныг олж хараад шууд л кинонд тоглуулсан гэдэг. Тэдний хамгийн анхны хамтарсан уран бүтээл нь 1995 онд гарсан Desperado кино байсан бөгөөд энэ үед тэд өөрсдийгөө үеэлүүд болохыг мэдсэн байна. Үүний дараа найруулагч өөрийн хамаатандаа дахин хэд хэдэн киноны дүр өгчээ. Тэдгээр киноноос хамгийн алдартай нь Machete болон Тагнуулч хүүхдүүд киноны эерэг дүр байдаг. Зөвхөн Дэнни Треход зориулагдсан бичигдсэн Machete кино нийтдээ $45 сая ашиг хийжээ. Ийхүү Дэнни анхандаа зөвхөн орлон тоглогч, явандаа туслах дүр гэх мэтээр кино урлагийн карьерт нилээдгүй урт замыг туулж, хожимо мэрэгжлийн жүжигчин болон өсөж чадсан юм. Урд нь цаацлуулах төхөж байсан хар тамхины наймаачин, дээрэмчин, өдгөө олон арган улаан хивсний ёсолд оролцсон сүх бороод болжээ. Дэнни карьерийнхаа туршид 250 орчим кино, дууны клипэнд тогложээ. Сонирхуулахад Дэнни Холливуудын эсрэг дүрд ихэвчлэн тоглосон байдаг бөгөөд кино урлагийн түүхэнд хамгийн олон удаа дэлгэцдээр өгсөн жүжигчний нэг болжээ. Тэр нийт 65 удаа өгөж буй дүрийг бүтээсэн юм. Дүүрэн шивэстэй булчинлаг бие, савхин хүрэм зэрэг нь алдарч жүжигчин Дэнни Трехогийн нэрийн хуудас гэж хэлж болно. Кинон дээрээ гардагчлан тэр энэ бүхнийхээ төлөө хүнд талархах ёстойгоо мартаагүй юм. Би бурхантай ярилцаад өөрийгөө хэр байгааг асуусан. Тамаас гарч ирсэн гэхэд сайн байна. Цаашдаа улам хичээгээрэй гэж бурхан надад хариулсан хэмээн тэрээр өгүүлжээ. Дэнни 2016 оноос эхлэн Америкийн хэд хэдэн хотод нийтдээ 8 салбар рестораны амжилттай ажилласаар байна. Тэр 4 удаа гэрлэж салсан бөгөөд 3 хүүхэдтэй. Амьдралдаа хэд хэдэн удаа алдаж үзсэн ч Дэнни бүх зүйл дуусаагүй болохыг ойлгож зөв амьдрахыг хүссэн тухайга өөрийн амьдралыг өгүүлсэн баримтат киногоор харуулдаг. Чи хэр хүчтэй вэ гэдэг нь чухал биш. Харин амьдралын хүчтэй цохилтнаас босож ирж чадах уу гэдэг чинь л чухал.